Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Дэд боловсролын байгууллагын үн цэнд өрсөлдөх чадварыг тодорхойлож гол шалгуур чанар гэдэг. Өнөөдрийн мэдээгээр бид олон улсын ISO 21001 2018 стандартыг үйл ажиллагаанд амжилттай нөхцөлж чанарын удирдлагын тогтолцоогоор манлайлж буй эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн 1-р улирлын тайлант хугацааны чанарын мэдээллийг хүрэхэд бэлэн болоод байна. ISO стандарт ба удирдлагын шинжилэлт чанарыг бид зөвхөн бичиг баримтаар бас бодит үр дүнгээр хэмждэг. Эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн хувьд 2025-аас 2026 оны хичээлийн жилийн чанарын бодлогын биелэлт зөвхөн гарлаа. Стандартын шилжилтийн сургалт ISO 21001 2025 менежментийн тогтолцооны шинжилэлтэй холбоотойгоор 2026 оны 1-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан байна. Дотоод аудит 2025-аас 2026 оны 1-р улирал дотоод аудитын журмын дагуу дотоод аудит нэгийг зохион байгуулан ажиллав. Аудитын үр дүнгээр том үйл тохирол илрээгүй, харин жижиг үйл тохирол 81 илэрчээ. Үүнээс 82.7% буюу 67 жижиг үйл тохирлыг залруулан ажилласан бол 17.3% буюу 14 жижиг үйл тохирлыг залруулахаар ажиллаж байна. Магадлах аудит эмзэн шинжилгээ ухааны сургуулийн эрдэм шинжилгээний судалгаа сургалтын үйл ажиллагаанд нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001 2015, ISO 21001 2018-ыг нэвтрүүлж баталгаажуулснаас хойш 2 дахь жилийн магадлах аудит 2-ыг амжилттай давж олон улсын стандартыг шаардлагыг бүр хангаж амжилттай ажиллалаа. Эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн нэгдсэн менежментийн тогтолцоо нь ISO 9001 2015 болон ISO 21000 2018 стандартын аудитын шалгуурт бүрэн нийцэж маш сайн үнэлгээгээ хадгалж чадсан байна. Ялангуяа баримтжуулсан мэдээлэл болон эрсдлийн үнэлгээний хэсэгт гарсан чанарын агц нь байгууллагын соёлд стандарт нутагшиж байгаагийн илрэл юм. Онцлог мэдээ Menex Cloud платформ нэвтрлээ. Жилийн төлөвлөгөө болон тайлан боловсруулах, батлах, хянах үйл ажиллагааг 100% захин шилжүүлжээ. Menex Cloud платформ дээр суурилан удирдлагын нэгдсэн мэдээллийн системийг бүрэн ашиглалтанд оруулав. Сургуулийн удирдлага Menex Cloud CMN платформыг нэвтрүүлснээр төлөвлөлт, тайлан хэлний процессыг 100% захимжуулж, засаглалын элдод байдлыг шинэ шатанд гаргаад байна. ISO чиглэлж аяа өрнүүллээ. Стандартын 7 хоногийн хүрээнд эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн хэмжээнд ISO чиглэл зарлав. Үүний хүрээнд стандарт бидний нүдээр бие дааян өрнүүллээ. Аянаар дамжуулан стандартыг өөр өөрийн өнцгөөс харж, үн цэнийг нь мэдгдүүлэхэд чиглэв. Хамтдаа стандартыг шинэ өнцгөөс харцгаая. Урандор аяа өрнүүлв. Сургалтын чанар ба суралцсан үр дүн. Идэвхтэй суралцагчдын тоо 1478 болж өмнөх оныхоос 19.2%-аар өссөн байна. Боловсролын чанар суралцагчийн амжилтаар хэмжигддэг. Тайлант хугацаанд суралцсан үнэлгээний тогтолцоо эерэг өөрчлөлт үзүүлж, шууд үнэлгээний дундаж өмнөх оныхоос 4.2 пунктээр өсөж 79.8% болсон бол шууд бус үнэлгээний дундаж өмнөх оныхоос 3.9 пунктээр өсөж 92.4% болсон байна. Суралцсан үр дүнд суурилсан хөтөлбөрийн шинжилэл 91%, сургалтын үйл ажиллагааны стандартсал 92%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн сургалтын хөтөлбөрүүдийн суралцсан үр дүн нь мэргэжлийн үндэсний шаталсан бүтэцтэй бүрэн нийцэж, багш нарын 42.4% нь докторийн зэрэгтэй байгаа судалгаанд суурилсан сургалтын үндэс болж байна. Сэтгэл ханамж, цахим шилжилт ба түншлэл. Нийлдэхтэй байдал бол чанарын нэг хэсэг юм. Эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн санал гомдол хүлээн авах QR системийг нэвтрүүлснээр суралцагчдын сэтгэл ханамжийн индекс нь 4.4 буюу 88% хүрчээ. Контент маркетингийн үр дүн. Оюутны ховж ив цувралын чөлөөт хэмээгийн видео контент бөгөөд 3 дугаарын турш нийт 138 мянган гаруй үзүүлэлт авсан залуучуудын дунд хүртээмжтэй байгааг илэрхийлж байна. Энэхүү контентын 3 дугаар 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цацагдсан бод та бүхэн эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн пэйж утаснаас дамжуулан үзэх боломжтой. Гадаад хамтын ажиллагааны хувьд гэрээд байгууллагын тоо 18-45 болж нэмэгдсэн бөгөөд Sakura Science хөтөлбөрөөр дамжуулан багш нар олон улсын сэтгэлд туршлага судалж байгаа нь Азийн бүс төлөвийн зөвшөөрөгдөх алхамд болж байна. Sakura Science Exchange хөтөлбөрт 2 дахь удаага шалгаж 12 багш 120 сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр туршлага судаллаа. Эрсдлийн удирдлага ба тасралтгүй сайжруулалт. Чанар гэдэг бол тасралтгүй сайжруулалт юм а. Тайлант хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдол 35.7%-аар буурч асуудлыг шуурхай шийдвэрлэх механизм тогтворцсон. Төлөвлөх, гүйцэтгэх, хянах, сайжруулах буюу PDCA мөчлөгийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлсэн эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн хамт олон үндэсний шилдэг Азийн бүсэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилго доон итгэл төгс алхаж байна. Чанар бол сонголт биш. Бидний тогтмол стандарт байх ёстой. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.